Мэдээллийн их сурвалж News агентлагийн Монголын түүхийг бичсэн 10 жилийн өнөөдөр тохиож байна. Энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор News агентлагийн удирдлагууд яг одоо хэвлэлийн багвар хийж байна. За News агентлаг 10 жил тэмдэглэж байна. 2004 оны 12 сарын 1-ний өдөр ард ирэх сонины эхний дугаар гарсан маань News агентлагийн суурийг тавьсан өдөр байсан юм аа. Тэгэхээр ард ирэх сонин гэдэг маань үнэхээр энэ News агентлагийн суур болсон сонин байсан. За 2004 одоо 1998 онд хэвлэлийн эрх чөлөөний хууль гараад одоо төрөөс ямарваа нэг хэвлэл мэдээллийн байгууллагыг санхүүжүүлэхгүй гэдэг хууль гарсан байгаа. Тэр хуулийн дагуу одоо тухайн үед гарч ирсэн төрийн төв хэвлэл ард ирэх сонин одоо хаагдсан. Одоо хаагдахдаа одоо ард ирэх гэдэг нэрийг ямарваа нэг хуулийн этгээд 5 жил хэрэглэхгүй гэсэн улсын хурлын тогтоол байсан. За энэ тогтоол 2004 онд дуусгар болоод энэ тогтоол дуусгар болсны дараа манай редакц энэ ард ирэх сонины нэрийг авч дахин гаргаж эхэлсэн тийм төвхтэй юм аа. Нийт цэгийн хувьд бол мэргэжлийн редакцтай өдөр тутмын сонин гаргадаг мэргэжлийн багтаа анхны портал сайт гэдгээр бол нэлээд онцлогтой байсан. Тэгээд Newsman бол хамгийн анхны зорилго бол минут тутамд шуурхай мэдээ өгөх зорилго тавьж исэн. Тухайн үед бол яг өөрийн аль бие усны редакцтай тийм онлайн мэдээлэл хэрэгсэл байгаагүй. Тэгээд анхдагч нь болж чадсан. Тэгээд ард ирэх дээр суурлаад ард ирэх сонины редакц ч гэсэн маш сайн шинэ зохион байгуулалтанд орсноор бол бид нар бол минут болгон шинэ мэдээ өгөх одоо тэр үүргээ бол амжилттай биелүүлээд анхны хандлтаа бол 5000 хүний хандлт авч исэн бол өнөөдөр 2014 онд 12 сарын 2-нд 128,000 ялгаатай хаяг буюу ойролцоогоор 350,000 хүн ордог ийм сайт болсон байна. Тэгээ Монголын нийт интернет хэрэглэшийн зах зээл бол ойролцоогоор 600,000 гэж үздэг тогтмол ордог нь. Тэгэхээр тогтмол ордог нийт интернет хэрэглэгчдийн нэг ойролцоогоор 65-аас 70% нь бол өдөр болгон Newsman зочилдог ийм чухал хамгийн хүртээмжтэй мэдээллийн сувг болж өргөцсөн байна. Нэгэнтээ одоо бас 10 жилийг хойно орхисон байна. Тэгээд өнөөдрийн хувьд дөнгөж үйл ажиллагаа маань эхэлж байна. Дөнгөж хэвлэлийн багварлаа дуусаад байна. Цаашдын үйл ажиллагаа маш сайхан болох байх гэдэгт итгэж байна. Өнөөдөр ер нь ямар үйл ажиллагааг төлөвлөсөн байгаа вэ? За ингээд сая хэвлэлийн багварлал маань дуусаад одоо бол News Forum нэртэйгээр манай их хурлын гишүүн болд за манай Монгол масс медиагийн ерхий захирал Амундраа тэр ихтгэл тавиад тэгээд цаашдаа Heat News буюу манай News-с тодруулсан оны 10 хүн мөн Heat News одоо нэр дэвшсэн хүмүүсийн маань шагнал гардуулах бас яваад өнөөдрийн хөтөлбөр дуусах байгаа. Өнөөдөр мэдээллийн урлан тавтаа морил гэрэл зургийн үзэсгэлэн болон News Forum, News Heat шагнал гардуулах ёслол тус болж өнгөрлөх юм аа.